Эгчин дүүгийнхээ үсийг угааж өгч дүүгээ асарч байгаа харахад хэн ч өхөртөмөө. Гэвч үүний ард шал өөр амьдрал нуугдж байна. Энэ хоёр охинд аав ээж гэж байхгүй тэд хойд хятадын нэгэн тосгонд хоёулах нь амьдардаг. Эгчин 6 настай, дүү нь 4 настай. Тэдний эцэг эх нь хятадын том хот руу амжиргаагаа залгуулж ажил хийхээр яваад удаж байгаа. Ард үлдсэн гэр орон болон гахайгаа хооллох гээд бүх ажлыг энэ жаахан охтууд өөрсдөө хийж гүйцэтгэдэг. Тэдний эцэг эх нь жилд нэг удаа охтоо эргэж ирдэг. Гэхдээ энэ хугацаа их тэдэнд хангалттай биш ээ. Тэд хэд хоног хүүхдүүдтэйгээ цуг байдаг. Хоёр охин сард 1 евро 50 центээр амжиргаагаа залгуулдаг. Жаахан охид үсээ хувцас угаадаг нунтахаар угаана. Энэ нь үсний шампуныг бодвол хамаагүй хямдах юм аа. Хоол хүнснэ гэвэл гадаа удаж байгаа ногоогоо л идэнэ. Тэд ихэвчлэн шар бурцгийг сонгонтой хольж шарж иддэг. Би ээжигээ нэх санахгүй байна. Харин аавыгаа санаж байна гэж дүү нь ярьж байна. Ээж бидэнд дургүй гэж эгч нь ярьж байна. Энэ хоёр охины гэрээс холгүй Жужиан охин амьдардаг. Тэрээр 8 настай бас л ганцаараа амьдардаг. Өдөр болгон хичээлийнхэн завсарлагаанаар гэртээ ирж идэх хоолоо бэлддэг. Би гэртээ заавал ирэхгүй болохгүй. Хулгаад юм алдаж болохгүй шүү дээ гэж охин ярьж байна. Хятадын тосгодоор иймэрхүү амьдралыг хаасаагүй харж болно. Албан ёсны тоогоор 58 сая хүүхэд эцэг эхээсээ хол биедан амьдардаг юм байна. Жаахан хүүхдээ хот руу авч явна гэдэг бол эцэг эхийнхээ хувьд дэндүү их өртөг шаарддаг гинэ. Тосгонд амьдарч байгаа хүүхдүүд хот суурин газар шиг цэцэрлэгт явах боломжгүй. Тэдэнд хот руу очисон ч амьдрах олгодоггүй юм байна. Зарим азтай нэгэн тосгондоо эмээ өвөтэйгөө цуг амьдардаг. Тосгонд залуу хүн маш ховор бараг харагдахгүй гэж хэлж болно. Би ач хүүгээ 3 настайгаас нь эхэлж харсан. Одоо 14 настай. Би түүний хэрэглээг гүйцэхэ болж байна гэж эмээ ярьж байна. Хот суурин газарт ажиллаж байгаа эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ мартах нь элбэг байдаг болжээ. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн боловсролын төлөө биш зөвхөн хувийн амьдралаа дэвшлүүлэх зорилготой ажилладаг. Жишээлбэл хөрш айл нь 2 давхар байшин барихад нөгөө айл нь түүнээс илүү гарах гэж хоорондоо өрсөлддөг юм байна. Харин энэ байшингийн эзэст нь зөвхөн насан туршаагүй жаахан хүүхэд өндөр настангууд л байдаг. Хүүхдүүдийн хувьд эцэг эхээс нь чухал зүйл энэ амьдралд үгүй ч тэд өөрсдийн амьдралыг ийм байх ёстой гэж боддог болжээ. Тэд эцэг эхээ сансан хэвээр он жил үргэлжилсэн ярил.